Улаанбаатар хотын хөгжлийн корпорац нь төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийг одоо баримталж ажиллах. За дээр нь мэдээж хотын хөгжилд хэрэгцээ төслүүдэд хамтарч оролцох юм үүрэгтэй. Хотод эрчим хүчний хэрэгцээ шаардлага бол байгаа. За энэ бодлогыг мэдээж эрчим хүчний яамнаас том бодлогын төвшин асуудал гаргаж ирнэ. За үнэхээр одоо эн чинь нийт ард түмний ард иргэдийн өмнө тулгуурлаж байгаа юм асуудал. Бодлого боловсруулагчид засгийн газрын зүгээс, яамны зүгээс одоо дээр нэмээд хотын зүгээс өөрсдийн чадлынхаа хэмжээгээр л богино хугацаанд асуудлуудыг шийдвэрлэж явах хэрэгтэй. Хотод ямар боломж болцоо, хууль эрх зүйн нөхцөл байдал байна. Хэрвээ эдийн засаг одоо хөгжлийн яам, эрчим хүчний яамнаас бодлого гаргаад энэ дээр хамтна гэвэл мэдээж хот. За миний хувьд бол хөгжлийн корпорацийн хувьд тодорхой бизнес загвар гаргаад хамтран ажиллах бэлэн байгаа. Урд нь хот ямар байдалтай байдаг байсан бэ гэхлээр хотод эрчим хүчний нөхцөл байдал дутагдлаа. Эрчим хүчний яам бодлогын хувьд асуудлуудаа ингээд шийдвэрлэх ёстой. Хотын эрчим хүч ийм байна гэдэл ингээд тодорхой төвшин ингээд яриад байх боловч өөрөө бие дааж орж асуудлыг ингээд шийдвэрлэх эрх зүйн боломж таараа байсан. Улаанбаатар хотын эрх зүйн одоо шинжилгэүүд хийгдсэнтэй энэ холбоотойгоор хот өөрийнхөө энэ асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүнд оролцох юм боломж одоо нэгцээ гэж хэлж болно. Тэгэхээр маш богино хугацаанд жишээл 2024-өөс 25 оны одоо үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд маш богино хугацаанд энэ одоо эрчим хүчний хязгаарлалтаа сэргийлэх, түүнд одоо эрчим хүчний оргил ачааллын үед дэмжих ийм их усрын шаардлага хэрэгцээ маш яаралтай хэрэг болсон. Тэгээ энд одоо санхүүгийн тодорхой хэрэгслийг бий болгох, түүнийг ашиглах боломж нь Улаанбаатар хотод байсан. Тэгээ энийг хот одоо шуурхай бөгөөд дээр нь нэмээд одоо богино хугацаанд тэг амжилттай хэрэгжүүлж чадсанаар санхүүгийн хэвсрийг шийдэж чадсанаар энэ төсөл хэрэгжих ийм боломж бүрдэж байгаамаа. Хувийн хвшлүүд одоо энэ эрчим хүчний салбарын одоо шинжилэл, энэ ачааллын үйл ажиллагаанд оролцож байгаа боловч энэ богино хугацаанд санхүүгийн одоо энэ хэрэгслүүдийг ашиглах тал дээр бол мэдээж учир дутагдaltaй, хүндрэлтэй юм байгаа штэ. Батрын хуримтлалын станцыг нэгдүгээрт одоо эдийн засгийн үр ашиг гэхээсээ хоёр одоо чиглэлээр харах хэрэгтэй. Нийгмийн ямар мөр өгөөжтэй байна вэ? Эдийн засгийн хувьд ямар мөр өгөөжтэй байна вэ? Улаанбаатар хот мэдээж одоо сая 500 одоо тэгэл суурин биш хүмүүс орвол ингээл 2 сая гаруй хүн ингээд Улаанбаатар хотын хэмжээнд төр оршин суугчтайгаа нийлээд ингээд амьдарч ажиллаж зохицуулж штэ. Тэгэхээр эдийн засаг гэдэг агуулгаараа энэ эрчим хүчний хязгаарлалтанд өртөн гэдэг нь нэгдүгээрт нийгэм талаас маш хохиролтой байна. Юу нэг юм байж болохгүй шүү дээ. Хоёрдугаарт эдийн засаг агуулгаараа маш хохиролтой байна. Тэгээ энийг хангах нь нэгдүгээрт одоо Улаанбаатар хотын төрийн үйлчлэгийг үзүүлж байгаа гэдэг утгаараа энэ бол нэгдүгээр чухал. За хоёрдугаарт эрчим хүчний салбарын энэ хөрөнгө оруулалт нэгдүгээр маш том хөрөнгө оруулалт шаарддаг учраас энийг зүгээр нийгмийн шинж чанартэйгээд хөрөнгө оруулалтын одоо төслүүдтэй адилтгаад жишээлбэл сургууль барьж байгаатай адилтгаад ингээд шууд зардал болгоод нийслэлийн төсвийн одоо хүндрэлтэй байгаа дээр ингээд ачаал болгоо шууд орхиод төвхтэй. Тэгээ иймч байх ёсгүй. Тодорхой хэмжээний үр ашиг эдийн засгийн агуулга цаана заавал явж явах ёстой. За бид бол яг энэ хөрөнгө оруулалтаа аль болохоор эдийн засгийн үр өгөөжтэй. За нөгөө гарч байгаа зардлуудаа богино хугацаанд аль болохоор эргэж нөхөх. За доор хаяж те ийм одоо санхүүгийн схемийг бид боловсруулж байна. За шууд юу бид ингээ ашигтай ажиллаж төсөл гэж бас харахгүй байна. Ягаад гэвэл нэгэнт одоо бид богино хугацаанд өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээний одоо зээлийн их усраас санхүүжүүлж байгаа. Дээр нь нэмээд олон одоо айлуудыг тогны хэлбэрийн асуудлаас сэрэмжлэх. Дээр нь нэмээд суурилсан хүчин чадлыг богино хугацаанд нэмэгдүүлэх нь л бидний чухал ач холбогдол байсан. Гэхдээ татврын мөнгө одоо энэ чинь тэгэхээр аль болохоор бид үр ашигтай. За зардлаа аль болохоор бүтэн өөрийн хэмжээний нөхөх хэмжээний урт хугацаанд ийм хэмжээний төсөл болгохоор л Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ажиллаж байна. Үндэ ч гэсэн бид бол хүрнэ гэж бодож байна.